Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн 100 жилийн өмнөх тэртех энэ хууль бол маш их тухайн үед дэвшилтэд ийм хууль байж чадсан. Ардын эрх гэдэг бол арчлал, ард түмэн өөрөө засаглах эрхийг хэлнэ хэмээн анх удаа бичижсэн нь бол үүнийг харуулж байна. Тэрнээс өмнө бол ямар нэгэн язгууртан хаан алтан ургийн холбоотой байж ижил төрийг барих ямар нэгэн албан тушаалд очих нөгөө иргэдэн ч гэсэн тэрийг л хүлээн зөвшөөрч идэг байсан бол өнөөдөр Монгол улсын иргэн мөн л бол та төрөө барих энд нь оролцох эрхтэй орчин үеийн засаглах тогтолцоо руугаа шилжиж байна гэдэг чинь бол том өсрэлт байсан, том хувьсгал байсан. Нийгмийн гарал үүснэ үл хамааран иргэн болгон боловсрал эзэмших, эрүүл мэндийн үйлчлэгийг авах гэдэг энэ эрхтэгч байдлыг нөгөө талаас хангаж өгсөн. Тэгэхээр тэр 24 онд хийсэн тэр сонголт түүх талаас Монгол улсын төр барих соёл уламжлал талаас ямар том өөрчлөлт авчирсан бэ гэдгийг харуулж байна. Залуучууд бид арчлалд тайртай. Гэтэ арчлалыг амьлуулъя гэвэл хамгийн наазах нь төр иргэн хоёрын холбоондоо байгуулсан үндсэн хуулиас судлахаас эхэлнэ. Өөрийнхөө хүсэх тэмүүллийн хэмжээгээр л амьдрах боломжтой болсон гэсэн. Тэрийгээ л алдахгүй байх хэвээр. Тэр эрхчлөөгөө хатуу сахих хэвээр. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ л сэтгэлээсээ урагшаа тэмүүлцгэх хэвээр л гэж хэлмээр.